Спутник Монгол 92.5-тай хамт байгаа сонсогч та бүхэндээ энэ цаг үеийн мэндийг хүргэе. За өнөөдрөөс эхлээд манай радио эрүүл мэндийн подкастыг сонсогч үзэгч та бүхэндээ хүргэж байгаа. За тэгээд эхний дугаараа бид бүхэн сургууль цэцэрлэг орж байгаатай холбогдуулаад хүүхдийн өвчлөлийн сар болгон зарласан. За энэ хүрээнд нэгэн хүндтэй зочноо бас урьсан байгаамаа. Анагаах ухааны доктор, Зэнд клиник хүүхдийн клиникийн үүсгэн байгуулагч, хүүхдийн их эмч навчаа. Танд маш их баярлалаа хүрэлцэн ирсэнд. Өөрсөнд их баярлалаа. Сонсогчдод өнөөдрийн мэндийг хүргэе. За маш их баярлалаа. За бид бүхэн энэхүү нэг сарын хугацаанд хүүхдийн түрүүн ярьсанчлан хүүхдийн өвчлөлийн талаар ярилцсанаа. Гэхдээ мэдээж олон улсын эмнэлгээс гадна хувийн эмнэлгүүдийн маш шилж сонгож сонгосон байгаа. Тэгээд Зэнд клиникийг яагаад сонгосон бэ гэхээр илүү нотлохоон суурилсан. За хүүхдийг шууд эмээр эмчлэхээс илүүгээр илүү зөөлөн аргаар гэх юм уу? Эмийн бус аргаар эмчлэхийг урьдчил олгодог. Хүүхдийн яг эрүүл мэнд маш чухал гэдгийг илүү өөрсдийнхөө үйл ажиллагаандаа хүртэл тусгаж явдаг юм эмнэлэг болохоор та бүхнийг бас сонгосон. Тэгээ саналын минь бас хүлээж авч 5 дугаарын туршид бас бид бүхэн сонсогчдод мэдээлэл хүргэхээр байгаа тийм ээ. Тэгээд ярьцлагын хэхэнд эмнэлгийнхаа үйл ажиллагааг та танилцуулноо гэж урьж байна. Зэнд клиник 2013 онд буюу одоогоос 13 жилийн өмнө байгуулагдсан. Одоогоор 4 салбартай нэг дуудлагын үйлчилгээтэй ингээд 17 эмчтэй нийт бүрэлдэхүүн 30 гаруй бүрэлдэхүүнтэй ажилладаг. За тэгээд таны хэлсэнчлэн нотлохоон суурилсан анагаах ухаан гэж анагаах ухааныг Монгол улсад нутагшуулах ийм зорилготойгоор байгуулагдсан. Тэгэхээр нотлохоон суурилсан анагаах ухаан гэж үгээр урд нь бол энээс өмнө 1990-ад оны ихэнх үе хүртэл дандаа туршлагад суурилсан анагаах ухаан гэж байсан. Өөрөөр хэлбэл ихэвчлэн олон жил ажилласан гавьяат, ардын эмч, эмчилгээ эрхээс орлогч юу гэдгийг дандаа ийм хүмүүсийн үгээр энийг ингэчүүл оншин тодорно. Наа чи ийм онштой юм байна. Энэ хүүхдийг ингэж эмчлвэл эдгэрнэ гэдэг ийм туршлагад суурилсан анагаах ухаан гэж байсан. За тэрнээс 1990-ад оны ихэнх үеэс ер нь дэлхийн нийтээр татгалзаж эхэлсэн. За тэр нотлохоон суурилсан анагаах ухаан гэж юмэг анх Канадын Макмастер гэж дэлхийд их алдартай их сургуулийн анагаах ухааны сургуулийн эрдэмтэд анх энэ талаар ярьж хэлж бичиж нотлохоон суурилсан анагаах ухааны эцэг гэж үздэг. Удахгүй 10 сарын 10-нд дэлхийн нотлохоон суурилсан анагаах ухааны өдөр гэж юмэг тэмдэглэдэг. За тэгээд энэ анагаах ухааныг Монголдо нэвтрүүлэх юмсан, нутагшуулах юмсан гэдэг бодол бол тэрнээс хойш нэг 10 жилийн дараач мөн 2000-ад оны үеэс маш хүчтэй бодогдож тэгээд бас 10 жил бодож тодорхой хугацаа цаг үеийг олж хүлээж гэх юм уу ингээд 13 онд байгуулагдсан. Одоо бол яг нотлохоон суурилсан анагаах ухаан гэдэг юм аа л яг баримталж явна. Өөрөөр хэлбэл шаардлагагүй шинжилгээ, шаардлагагүй эмчилгээнээс татгалздаг. Энд хүүхэд эмч нь шинэ машин л гэсэн үг. Тэгэхээр маш болгоомжтой, маш хайрлсан, хамгаалсан ирээдүйн эрүүл мэнд өсөлт болоод хөгжлийн хайрлсан, хамгаалсан, тэрийг дэмжсэн ийм тэгээд урьдчилан сэргийлэх бол яг адилхан өвчтөө хүүхдийг эмчлэхтэй адилхан чухал гэдэг ийм үзэл баримтлалаар ажилдаг хамт олон байна. Манай ажлын охин хүртэл тэгжсэн байхгүй юу? Энэ эмнэлгийг манад ингээд зочноор орж байгаа гэдгсэн чинь үнэхээр сайн шүү эднийх. Би ингээд охин ингээд бин дээр юм туураад нэг гэрийнхээ ойрхон нэг эмнэлэг орсон юм байна. Тэгтэл шууд антибиотик бичиж өгсөн гэж чинь. Ямар ч нэгэн шинжилгээ юу тийм өгөхгүй. Тэгэхээр нөгөө чинь нэраа өгтөө ямар эцэг их антибиотик өгөхийг урьдчилал авах юм тийм ээ. Тэгээд танах руу зорж утсан байна. Тэгсэн чинь үгүй антибиотик хэрэггүй. Зөөлөн аргаар ингээд энэ тосыг төрхөө ингээ юм урамлын галтай ингэдэг гэдэг.
үнэхээр тэр тосоо төрхөл зүгээр болсон. Тэгээд яг бас ингээ ороод судлаад юг нь үтсэн чинь илүү ингээм зөөлөн аргаар хүүхдийг айгу тэгж таны хэлсэнчлээ хайрлаж айгу имчилдэг юм бэлээ гэж танаа хамт олоныг магтчихсан. Баярлалаа. Сайхан дурсамж хуваалцсан их баярлалаа. Ийм жишээнүүд их байт юм бэлээ. За тэгээд өнөөдөр бит хоёрын ярилцах сэдэв бол хүүхэд тийм ээ хүүхдийн дархлааны талаар хүүхэд одоо жилд хэдэн удаа өвдвөл хэвийн гэж үздэг вэ? Мэдээж одоо хүүхэд маань өвдөхийг одоо ямар эцэг их хүсэх вэ? Тэгээд нөгөө хилд ороогүй хүүхэд уйлжил илэрхийлнэ. Тэгээ хаана юу нүвдэд байгаа өмнөөс нь өвдчихмөр ингээл эцэг ихч асар хамгаалагч нар боддог шүү дээ. Ер нь хүүхэд жилд хэдэн удаа өвдвөл хэвийн гэж үзэх вэ? За би ч одоо бараг 40 орчим жил хүүхдээ эмч хийж байгаа. Ахмад эмч байна. Би өөрөө 2 хүүтэй, 2 ачтай. Ингээ харж байхад тэгээд олон жил хүүхдээ эмчээр ажилласан ээж хүн, эмч хүн, эмээ хүний хувьд харж байхад хүүхд өвдөх шиг хэцүү юм энэ дэлхийн ертөнцийн байх. Ерөөсө дөнгөж 37 хүрэхтэл ээж нар өстой энэ тэнгэр хөмөрчих шиг боллоо гэдэг хамгийн хэцүү юм бол энэ одоо ээж аав нарын хувьд бол ер нь хүн төрөлхтний хувьд бол хүүхэд өвдөх. За гэтэл яадаг вэ гэхээр одоо жишээлбэл няраа хүүхэд төрлөө бүх юм нэмзэг болбраа сая ярьсан арьс байна. Маш эмзэг болбраа яаж жихүндээ улайж нурж яаж юу хүзүүний нуглаа суг цав яаж нурдаг вүлээ. Сая ярьлаа няраа хүүхэдтэй антипэцэг өгмөргүй байна гэд ягаад гэвэл элэг бөөр бүх юм нь гүйцэд хөгжөөгүй тэрийг хордуулмааргүй байна. Бүх хэрэгтэн тогтолцоо гүйцэд хөгжөөгүй байгаа. Тэрний нэг нь дархлаа тогтолцоо. Дархлаа тогтолцоо гэдэг чинь яг л адлаа мэдрэлийн тогтолцоо, хоол боловсруулах тогтолцоо, амьсгалын тогтолцоотой адилхан хүний нэг одоо эргэтэн тогтолцоо. Тэр маань яг л адилхан бусад эргэтэн тогтолцоо шигэ гүйцэд хөгжөөгүй. Жишээлх юм бол эхний 3 сар няраа хүүхэд бол за нэг метр доторхыг хар цагаан л харна ш. Ягаад гэвэл нүд нь гүйцэд хөгжөөгүй. Эн чинь нүдний өвчтэй, эмгэгтэй, нүдний гаж хөгжилтэй учраас хар цагаан хараад байгаа биш шүү дээ. Нүд нь гүйцэд хөгжөөгүй учраас эхний 3 сар хар цагаан харж байгаа. Яг л тэрнтэй адилхан дархлаа тогтолцоо гүйцэд хөгжөөгүй. Тийм учраас олон өвдөн. Тэрийг одоо тэгэл хүлээн зөвшөөрөхөөс өөрөө арга байхгүй. Тийм учраас хүн төрлөختөд ярьдаг шүү дээ. Ихийнхээ ачийг хариулсан хүн гэж энэ хүн төрлөختөн дотор байдгүй юм гинлээ гэд. Үнэхээр өвддөггүй байсан бол энэ хүмүүсийн ядаж нэг тал нь ихийнхээ ачийг хариулах байлгүй дээ, тийм ээ. За тэгэхээр эхний 6 сар бол ер нь бас их боломжийн 6 сар. Хүмүүс болохоор дөнгөж төрөөл няв няраа нялцраа ингээл учир зүггүй хүнд өвдөөд эхэлнэ гэжсэн айдас бол байдаг. Гэтэл эхний 6 сар яагаад их боломжийн гэж одоо ангаахан хэлдэг вэ гэхээр ураг байхдаа ээжийн өвдсөн өвчнүүдийн эсрэг тогтсон дархлааг ихсээрээ дамжуулаад авцсан байдаг. Тэр нэгдүгээрх нь эхний 6 сар хүүхдийг ер нь олон юмнаас хамгаалж. Хоёр дахь нь юу вэ гэхээр хөхний сүүнээс маш олон дархлааны уургууд, дархлааны эсүүдийг авч байдаг. Тэгэхээр эхний 6 сар бол ер нь их дайжгүй. За эхний 6 сар бол их ойр ойрхон өвдөөд, хүнд өвдөөд ах юм баг. Гэтэ мэдээж бид нар дутуу төрсөн. Ялангуяа нөгөө юу яадаг байхгүй ихээс тэр дархлааны уургуудыг авч штэ. Уург байх үед тэр чинь сүүлийн 3 сардаа авдгийг. Тэгэхээр нөгөө 1 сарын дутуу, 2 сарын дутуу, 3 сарын дутуу төрсөн хүүхдүүд чинь ихээсээ авч чадаагүй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр мэдээж дутуу төрсөн, жим багтай төрсөн буюу нөгөө өсөлтийн хоцрогдолтой ургийн өсөлтийн хоцрогдолтой төрсөн. За тэгээд нөгөө хагалгаагаар төрсөн. Уул нь бол хүүхд чинь одоо яг эхийнхээ төрөх замаар төржээж тэр төрөх замаас ээжийнхээ ашигтай нянгуудыг нүдэрээ, хамраараа, амаараа, арьсаараа аваад тэгээд тэр микробиом гэж ярддаг одоо ашигтай бактериар бүрхэгдэх үйл явц ээжийн төрөх замаар төрсэн хүүхдүүдэд маш хурдан зөв явагддаг. Энэ ашигтай бактери чинь дархлаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Одоо энийг хүмүүс сайн мэддэг болсон байлээ. Амьд вакцин хийдэг шүү дээ. Амьд вакцин. Гэтэл нөгөө эсвэл ургийн заалтаар эсвэл ээжийн заалтаар харамсалтай нь бүгд төрөх замаараа төрч чадахгүй. Хагалгаагаар төрсөн хүүхдүүд энэ төр бол бас дархлаа жоохон сул. Эхний 6 сар бас л бид нар бодох хэрэгтэй. Тэгэхээр бид нар
нөгөө эрсдэлтэй няраа гэд гаргачихдаг байхгүй юу? Одоо тэр улсуудыг тэр хүүхдүүдийг одоо эрсдэлтэй гэж үзнэ. Нийт масс бол ер нь эхний 6 сард гайгүй гэж ойлгож байна. За гэтэл 6 сараас 3 настай бол хамгийн хэцүү. Энийг манай ангаах ухаан immunity gap гэдэг нөгөө дархлааны цонх үе, дархлааны онгорхой нүх. За 6 сараас 3 нас хүртэл ёстой жинхэнэ таны асууж байгаа олон өвдөн. Яагаад вэ гэхлээр ээжийн дархлаа, ээжийн сүүгээр авч байгаа тэр юмнууд багасаад задраад байхгүй болоод эхэлнэ. Гэтэл өөрийнх нь дархлаа одоо хүртэл гүйцэд хөгжөөг. Тэр дархлааны тэгээд тэр нөгөө нэгдүгээр дархлаа гүйцэд хөгжөөг гэдэг дотор юу орох вэ гэхлээр тэр дархлааны Т эсүүд гээд яг нөгөө санаж яадаг. Би энэ ханиадны вирусаар өвдсөн. Одоо энэний эсрэг дархлаатай гэдгээ санаж яадаг. Тэр эсүүдийн үйл ажиллагаа бүрэн гүйцэд хөгжөөг байдаг. Тэгэхээр нөгөө ойрхон ханиад хүрээлэн. Ойрхон ханиад хүр. Ерөөсөө нэг сарын зайтай, 2 сарын зайтай хүрээд байна тийм. За нөгөөх нь юу вэ гэхэлэр энэ хорвоо дэлхийтэй нөгөө төдүүгэн манай Монголын алдарт соён гэгэрүүлэгч, алдарт зохиолч одоо миний үеийнхний бол хамгийн сайн мэддэг, хайрладаг, хүндэлдэг эх орно гэсэн чинхүү сэтгэлтэй төдүүгэн хэлснээр нөгөө хорвоотой танилцж яадаг. Энүүгээр чинь байгаа битүү одоо вирус нян мөөгнөд харагдахгүй. Тэд нартай анх удаа уулзаж учирж байгаа. Тэгэхээр нөгөө урд нь тэрнтэй уулзаж учраад дархлаа тогтоогоогүй учраас одоо өвдөд байгаа. Тэгэхээр 6 сараас 3 нас хүртэл бол одоо ойрхон өвднөө тэр хэцүү. Тэгтээ одоо зөв онцлох, зөв эмчлэх одоо бүгдийг барьж аваад эмчлээд авахгүй зарим нэгэн зүгээр харж ээж болдог. Зүгээр ажиллаж итэл өөрөө зүгээр болдог олон юмнууд бий. Гэтэл бид нар баахан юм уулгаа тариад им маань тариа маань зүгээр болгочлаа гэж боддог. Гэтэл тэрнгүү байсан ч зүгээр болох юмнууд бий. Тэгэхээр одоо сайн эмч бол хизээ энэ хүүхдийг эмчлэх вэ, хизээ зүгээр харж яах вэ гэдгээ ялгах. Тэгэхээс биш бүх өвцөн хүүхдийг барьж аваад юм уулгаал тариа лимлэг төвтүүлээл яах нь бас хамгийн мундаг эмч бас биш. За тэгээ 3 наснаас хойш хөөрхөн болно. Одоо нөгөө өөрийнх нь дархлаа гүйцэд хөгжин нөгөө энэ 2 жил хагасын хооронд ихэнх вирус нянгуудтай уулзраад өвчлөө тэрний эсрэг таньдаг болсон. Тэрний эсрэг дархлаа тогтоо нөгөө вирус нян ороод ирэхэд аль хэдийн бэлэн дархлааны эсүүд уургууд нөгөөдхийг дорн алаад устгах чинь. За тэгэхээр энэ утгаараа юу гэдэг вэ гэхээр хүүхэд ой хүрэхтэй дунджаар 8-аас 10 удаа өвчлөнө. Чих хамар хоолой ханиад татгалгаа суулгалт гээд ингээд дунджаар 8-аас 10 удаа. Энд чи ингээд жоохон бүдүүн томор хэлэх юм бол үндсэндээ сар болгоо. За эн чин дундаж тоо. Мэдээж энэс олон өвддөг хүүхдийн харамсалтай. Гэтэл азар энэс цөөн өвддөг хүүхдүй. Олон шалтгаантай. Тэрийг цаг байвал хэдүүлээ ярьж болно. За нөгөөх нь юу вэ гэхээр 1 наснаас 2 нас хүртэл 6-аас 8 цөөрчж штэ. 2 наснаас 3 нас хүртэл 4-өөс 6 удаа жилдээ өвдөнө. 3 наснаас хойш жилдээ 2-оос 4 удаа. Ингээл цөөрөөд эхлээл сард 1 удаа өвдөг гэсэн бол дараа нь 2 сард 1 удаа, дараа нь улиралд 1 удаа, дараа нь 6 сард 1 удаа ч гэдэг юм уу. Тэгэхээр нөгөө ээж нар одоо юу гэдгийг 1-2 настай хүүхдээ ойр орхон өвдөл ахлаар маш их хямардаг. Ерөөсөө нэг насаараа л ингээ өвдчих юм шиг. Ерөөсөө тийм. Тэгэхээр бидний гол үр юу вэ гэхлээр энэ хүмүүст зөв ойлголт өгөх, тайвшруулах, итгэл өгөх. Ягаад гэвэл хүүхэд өвдөхлөөр маш олон ээж аав өвөө эмээ өөрснийгөө буруутгадаг. Би энийг буруу хийчихвүү. Эсвэл би энийг хийгээгүйгийн улмаас хүүхдээ ингээ өвдүүлээд байна уу гэж боддог. Гэр бүлийн маргаан хүртэл гардаг. Тэгэхээр бид нар энэ дээр нь шинжлэх ухаанчаар тайлбар өгөөд битгий өөрснийгөө буруутгаарай гэд итгэлтэй байгаараа маш зөв одоо өсгөж хүмүүжүүлж өстой. Бүх юм сайн сайхан байна шүү. Энэ бол угаасаа ингэдэг юм гэдгийг ойлгуулаа. Тэгээд аль болохоор ээж аав нарыг буруутгахгүй, аль болохоор зөв ойлголт өгч ингэж бид нар ажилдаг. Энэ улсын клиникийн нэг соёл. Энд манай ээж аав нар бас дуртай байдаг баха. Хүүхэд нь хорвоотой танилцж байна, дархлаа нь хөгжиж байна. Би энэ одоо ажиллах одоо зүйлээ ажиглаж гэд тайл тий. Ямар зүйлүүдийг бас ээжүүд маань хөнгөн жоохон хүлээж аваасаа гэж та хүсдэг вэ?
За 3 хоногоос илүү халуурах юм бол мэдээж энэ асуудал. Нэг юм уу 2 юм уу 3 хоног халуурах дээр бол битээ санаа зовоорой. Өөрөөр хэлбэл энэ бол хүүхдийн бие махбод руу ямар нэгэн вирус нэн ороод тэрний эсрэг дархлаа нь ажиллаж байна. Тэрийг алж устгахын төлөө дархлаа нь ажиллаж гин гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө 37 хөрөнгөт хүрээд ирдэг. Одоо ингээл 12 цагт үзлэгийн өрөөнд сууж итэл эмчээ манай хүүхд 10 цагаас хойш халуураад эхэллээ гэл 2 цагийн дараа ороод ирдэг те. Тэгэхээр бид нар тайвшруулад аюултай ерөнхий шинж байхгүй бол 1 хоног, 2 хоног, 3 хоног халуурах нь бол одоо аюултай шинж биш ээ. Тийм. Өөрийг надад харна. Ээж аваад тэгдэг. 3 сар хүрээгүй хүүхэд халуурахад шууд эмчтэр ирнэ. 3 сар хүрсэн бол одоо халуурал 72 цагаас удаан үргэлжилвэл эмчтэр ирнэ. Эсвэл халуурсан ч гэсэн аюултай ерөнхий шинжүүд байвал эмчтэр заавал ирнэ. Тэр аюултай ерөнхий шинж гэдэг нь унтаарах, уусын эдсэн болгоноо бөөлжих энтергээд хэдэн шинж бий. Тэр л илрээгүй бол халуурхаас үл айх юм байхгүй. Тийм. Тэгэхээр халуурахад бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр халууны шитлээ харахаас илүүтэй хүүхдийнхээ биеийн байдлыг хар. Би ээж нарт хэлдэг байхгүй юу? Ээжээ би халууны эмч бишээ. Би хүүхдийн эмчээ. Тийм болохоор би хүүхдийг чинь харнаа, үзнэ. Ингээл уйлал ингээл сандраал ингээл чичрээл ороод ирнэ шүү дээ. Манай хүүхд 39 хүрээд байна гэл. Тэгэхээр нь би за 50 байж. Би бол хүүхдийн эмч. Би бол халууны эмч биш. Халууны шил чинь 39-ыг заасан байна. Гэхдээ би хүүхдийг ч үзнэ. Хэдийгээр 39 байсан ч гэсэн халуун бууруулах эмэнд буучдаг. Тэгээ халуун буучингуудаа хөөхөн цовоо цоглог хөдөлгөөний идэвхтэй юм хумаа идэж уугаад байгаа үл энэ айх юм юусоо байх. Тийм. Биэнд нь одоо тэмцэл явагдаж байна гэсэн үг. Тэгэхээр бид нар халууны шилээ биш хүүхдээ хар гэдэг. Гэтэ би ч одоо залуу эмч нар шавнартаа мэдээж халуунаа харна. Гэхдээ тэрнээс чухал юм чинь хүүхдийн чинь биеийн байдал. Яаж харагдаж байна гэж тийм ээ. Тийм, яг зөв. Дархлаа одоо сул байна гэдэг бас нэг ойлголт байдаг. Энэ яг шинжлэх ухааны үүднээс яг юу хэлж байна? Хүүхэд дархлаа одоо нөгөө та өсөж ингээд дархлаатай болох хугацаа байдаг гэж. Тэр хугацаа одоо хүүхэд толгонд өөр байдаг болов уу? Яадаг вэ? Тийм. Ер нь хүүхдийн хөгжил гэдэг юм чи их том хязгаарт явна. За жишээлбэл анхны шүд 4 сараас 14 сартаа ургаж байвал хэвээ. Жишээлбэл зулаа битүүрэх 4 сараас 24 сарын хооронд битүүрж байвал хэвээ. Жишээлбэл 10-аас 17 сартад хөлд орж байвал хэвээ. Яг ингээл ой хүрээл бүгд явах ёстой ч гэдэг юм уу те. Тийм ерөөсөө биш. Тэ бид нар ээж аав нарт юу гэж хэлдэг гэхээр яг л адилхан ээж аав нар эмчээ манай хүүхэд 3 хоногийн өмнө ой хүрсэн явдггүй. Гэтэл тэрний хүүхэд хөлд орсон харьцуулаад. Тэгэхээр бид нар хэлдэг ийм хязгаар дотор явуул хэвийн. Тэгээд хөгжил биш. Хөгжил бол уралдаан биш ээ гэж бид нар хэлдэг. Одоо тэд нарыг тайвшруулдаг. За яг адилхан энэ утгаараа юу вэ гэхээр хүүхдийн дархлаа 2-оос 5 наснд гүйцэтгэж байна. Зарим нь яг үнэхэрийн 2 нас гээл ер нь өвтгөн цөөрөөл өвдсөн ч гэсэн хөнгөн богинохон болоод явчихна. За зарим нь тэгэл яг л адилхан зарим нь 16 сартаадаа хөлд орж байгаа шиг зарим нь 5 нас хүртлээр бас ойрхон өвдөн. За энэ бол дархлааны хөгжлийн онцлог. Таны асуусан тэр дархлаа сул дархлаа хомсдол гэдэг бол ховор, азар. За ховор гэхээсээ илүү баг маш ховор. За энэ дотроо 2 том бүлэгт бол хуваагддаг. Нэгдүгээр нь болохоор төрөлхийн дархлаа хомсдол. Төрөхтөө одоо төрөлхийн зүрхний гажиг гээл байна тийм үү? Одоо төрөлхийн түнхний дутуу хөгжилч гэдэг юм уу? Түнхний төрөлхийн мултралч гэдэг юм уу? Төрөлхийн гэлжгийн хүзүүч юм уу? Яг тэрнтэй адилхан төрөлхийн дархлаа хомсдол гэж байна. Маш ховор юм байна. Маш ховор азар. Нөгөөх нь олдмол дархлаа хомсдол гэж юм байна. За тэр төрөлхийн дархлаа хомсдол одоо хамгийн ээж аав нарт илрэх хамгийн ихний шинж юу вэ гэхээр хүй цөглөхгүй 1 сараас удна. Тэгэхээр эхлээд нөгөө хүн үлдэгдэл унаад хүн шарах үлддэг. Хүн үлдэгдэл унахыг бид нар хүү цөглөх гэж нэрлэдэг. За тэгэнгүүт хүн шарах үлдэн энэ хүн шарах ойролцоогоор 3-5 хоногт айнаал одоо бид нарыг шиг хүйс үүснэ. За энэ хүү цөглөх энэ ер нь хүүс үүсэх үйл явц бол
хамгийн уртдаа 1 сар хүртэл үргэлжилж болно. Энийг хэн хийдэг юм бэ гэхээр дархлаа тогтолцоо хийдэг. Тэр хүн унах, тэр хүн шарах, эдгэрэх, тэр бүх процессыг хариуцдаг одоо эргэтэн тогтолцоо, дархлаа тогтолцоо. Хэрвээ хүүхдийнх нь хүй 1 сар хүртсэн хэрнээ одоо цөглөөгүй эсвэл хүн шарах нь аниагүй бол энэ төрөлхийн дархлаа хомсдол байж болцсошгүй. За энэ ихний шинж. За тэгэл мэдээж ойрхон маш хүнд өвдөн тий. За арсны их асуудлуудтай байдаг. За азар энэ маш ховор. За нөгөөх нь болохоор олдмол хүүхэд төрөхдөө зүгээр хэвийн дархлаатай төрсөн мэдээж гүйцэтгэжөөгүй. Гэхдээ дархлааны өвчин эмгэг байхгүй. Тэгээд сүүлд олдмол жишээлх юм бол дох байна тийм ээ. Дох байна. За жишээлх юм бол янз бүрийн дархлаа дарангуйлдаг эм тариа хэрэгэлсэн хүүхдүүд одоо гормон байна, цитостатик байна. Эднэрийг чи ихэвчлэн одоо элэг бөөрийн маш хүнд аргыг өвчтөй эсвэл хор тавдартай хүүхдүүдэд эмчилгээ шүү дээ. Эсвэл энэ үе мөчний маш хүнд өвчтөй хүүхдүүдэд хэрэгэлдэг. Энэ хүчтэй эм тариануудаас болоод дархлаан суларсан хүүхдүүд бий. За энийг бол олдмол гэж хэлнэ. Тийм. Эднэр бол ашгүй азар ер нь ховор тохиолдно. Тэгээд бас онцлох боломжтой. Тийм. Эртэлэр бол тийм ээ. Тийм. Дархлааг дэмжих гэж бас асуудал байдаг. Хүүхд одоо тэр биедэн дархлааны эд эсүүд өөрөө төлжөөд өөрөө ингээ хугацаагаараа ингээд өсөж төвчж хахад ээж аваад гаднаас нь нэмэлт одоо бүтээгдэхүүн хэрэглэгч болдгоо хэрэглэхийг одоо зөвлөх үү та? За жишээлбэл байна да бид нар түрүүн ярьлаа шүү дээ. Одоо 0-3 сартай хүүхдийн ном гэл хүүхдийн дэлгүүр оронгууд, номын дэлгүүр оронгууд хар цагаан дүрснүүд байгаа тий. Нэг хуудсан дээр нэг л том дугуй, нэг хуудсан дээр нэг л том гурвалжин. За тэрийг бид нар хүүхдтэй төрөөл үзүүлдэг. За тэгэл 3-аас дээш сартай хүүхдийн ном гэхлээр өнгөтэй болоо явчихна. Арай жижиг олон дүрс мөрс. Энийг бид нар үзүүлж байгаа нь тэр харааны хөгжлийг дэмжиж байгаа. Эсвэл бид нар одоо хүүхдэд өнгөш төрөөл одоо үлгэр ярьж өгөх, ном уншиж өгөх хэдхэн хоногтой хүүхдэд төрөхөөс гараад эсвэл Америк энэ төр нөгөө сэхэний цэцэгт байх дээж авах чөлөөтэй оруулна. Одоо манайд харамсалтай байна. Ерөөсөө тийм байхгүй. Тэгээ нөгөө сэхэний цэцэгт ороод ээж аав нь тэрврээд яг нүцгэн биен дээр нөгөө им жасаргаа тэрврээд тэгээд хүүхдтэй үлгэр ярьж өгөөд хүүхдтэй ном уншиж өглөөр одоо хүүхдийн эдгэрэл сайжирдаг гэдэг нь уул нь бол ангаах хонд нотлогдсон зүйл. За тэгэхээр яах гэж энэ ном уншиж өгөөд үлгэр ярьж өгөөд байгаа юм гэхээр уурах тархины хөгжлийг нь дэмжиж байгаа. За тэгэл бид нар няраа массажуу зааж өгдөг тий. Одоо дор хаяал доош нь харуулад хэвтүүлээрэ. Доош нь харуулаад хэвтүүлэнгүүт одоо тэр нь ялах няраа насн дээр бол хамгийн сайн дасгал. Одоо тэр булчингийн хөгжлийг дэмжиж байна. Доош нь харуулаа хэвтүүлэнгүүт толгой энэ хүзүүний булчин хөгжөөд толгой даах нь хурдан байна. Бид нар тэр толгой даахыг дэмжиж байна. Яг тэрнтэй адилхан дархлаа тогтолцооны хөгжлийг дэмжинэ. Адилхан л дэмжинэ. Булчингийн дэмжиж байна, хараа сонсголын дэмжиж байна, уурах тархины хөгжлийг дэмжиж байна. Энэ үнэр амт мэдрэгтэй одоо бид нар хүүхдтэй ингээл нэг гэртээ ингээ мандрын арилгаад ицсэн ч ялах хүүхдээ ингээд үнэрлүүлээрэ тий. Ээж аль болохоор олон нэр төрлийн хоол идээр хөхний сүүч нь янз бүрийн гоё амттай үнэртэй гарна. Яг тэрнтэй адилхан бид нар дархлаа тогтолцооны хөгжлийг дэмжээрэй. Нэгдүгээр хэн хамгийн чухал юм бол хөхний сүү. За болж л өгвөл хөхөөр хөхүүлнэ. Манай ээж нар яг ховор гэхдээ одоо энэ нөгөө сүүн тижээлүүдийг бас хөхний сүүтэй адилхан одоо тэгж өөрийгөө ядрааж хөхнийхөө хэлбэр галбирыг одоо яагаад яах вэ гэж боддог ээж би хараад бас тэгж боддог ээж мэдээж ховор гэхдээ л мэрсэр таардаг. Тэгэхээр хөхний сүү гэдэг бол гайхамшиг. Энэ бол хүүхдийн дархлааг дэмжиж байгаа хамгийн том юм. Дараа нойр сайн унтуулах. За тэгэхээр бид нар манай клиник дээр ер нь одоо Монгол улсад хүүхдийн эмнэлгүүд дотроос анх удаа нойрны арга зүйчтэй тэгээд нойрны сургалтуудыг хийдэг. Тэгээд нойрны зөвлөгөөнүүдийг өгдөг. Хэдий ч нэ л одоо хүүхэд сайн унтан, төдий ч нэ бид нар дархлааны хөгжлийн дэмжиж байна л гэсэн үг. Гурав дахь нь цэвэр агаар. За мэдээж Улаанбаатарт хэцүү, маш хэцүү. Одоо ингээл өвлийн улирлын үеэр бид нар ер нь л баг утаатай үед бити гадаа гаргаар энэ гэж хэлдэг шүү дээ. Өстой муухай
маш гомдмоор бүр ингээд зүрх өвдмөр энэ утаан дотор битгий хүүхдээ гаргаарай гэж хэлэх бол амнаас гарахад хэцүү те. За 3 дугаарх нь бол юу байх нь шүү дээ. Цэвэр агаар уул нь бол те. За 4 дугаарх нь болохоор нэг тийм амар тайван аз жаргалтай тийм орчин нөхцөл хүүхдээ дандаа тэрвэрэх тэргэр оронд ээж аав ах トゥ одоо хэн байна дандаа дундаас доош тооноор ярих хүүхдтэйгээ байнга ярих хайрлах эрхлүүлэх уйлангууд нь заавал хариу өгөх живхийн солих мэм өгөх тэрвэрэх дуу чимээхтэй бол унтраах гэрэл гэгээ хурцуул унтраах заавал тэр уйлж байгаа үйлдэлт нь хариу үзүүлэх гэтэл тэрврээ сурах чинь яач нүлээгээд уйлуулаад байгаад байдаг айлууд одоо хүртэл ховор биш байдаг. Тэгэхээр тэр бол дархлааны хөгжлийг бүр айгүй унтраа. Яагаад гэвэл тэгж стресстэж уйлж байгаа үед нөгөө бие махбодод кортизол гэдэг стресс тавар одоо та нар сайн мэднэ. Тэр ялгардаг. Тэр бол одоо дархлааны хөгжил. За түүнээс гадна төв мэдрэлийн тогтолцоо буюу уурах тархины хөгжлийг саатуулж идэг, сааруулж идэг. Тийм айгүй муухай гормон байдаг. За ийм хэдийн юмнууд байхгүй юу? Тэгээд дээрэс нь D витамин юм байна. Яагаад вэ гэхээр хөхний сүүнд D витамин ялгардаг гэхгүй. Одоо манай ээж нар хүүхдээ хүлж явахдаа асуудаг шүү дээ. Эмчээ би энэ нэмийг ууж болох уу? Эмчээ би тэрнийг тариулж болох уу? Тэгээ бид нар үзээд болох юм байна. Болохгүй юм байна. Тэгээ яг тэрнтэй адилхан зарим нэг ийм бэлтгэл витаминууд хөхний сүгээр ялгарна, зарим нь ялгарахгүй. D витамин хөхний сүгээр ялгарахгүй. Яаж ч одоо ээж ихээр уусан ялгарахгүй. Тэм учраас хүүхэд D витаминээ уун. Гаднаас нэмэлтээр. Ийм хитгэн юм уулан байгаа юм. Гэтэл дархлаа сайжруулдаг, дархлаа дэмждэг одоо ийм бэлтгэл тариа гэж юм бол байхгүй. Тэгж зарж байгаа юмнууд бол байгаа. Яг адилхан хүүхдийн уурах тархины хөгжлийг дэмжинэ гэдэг чинь янз бүрийн юм үзүүлэх, харуулах, түрүүний хэлдэг одоо ном унших, үлгэр ярих, гадуур дотор нөгөө монголчууд суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг. Яг адилхан тэгж орчин тойрон танилцуулах. Тэгээд нөгөө нэг мэдрэхгүй. Одоо айлууд хүүхдээ төрөөл бараг төрөхөд байхад бэлээ өмсөлчдөг. Гэтэл энэ гар хурууны арьс ер нь энэ арьсаараа мэдэрч явах хэвээр. Энэ хуруу гараараа ээжийнхаа мемийг, ээжийнхаа арьсыг одоо юу гэдгийг өөрийнхөө хацар ам өөрийнхөө энэ үс сэвлэг юмыг мэдэрч явах хэвээр. Гэтэл ингээд сайхан бэлээ өмсөлчдөг. Өөрийгөө урчна гэдэг. За яг ингэж бид нар уурах тархины хөгжлийг дэмждэг. Тэгэхээс биш одоо гаднаас нэг юм уулгангуудаа хүүхэд нь ухаантай болно гэж байхгүй шүү дээ. Би одоо өнөөдөр төрсөн хүүхдэд за энэ уурах тархиных нь хөгжлийг дэмжин энийг уулгаад дараа 9 сарын 1-нд нэг настайд нь сургуульд оруулаарай гэвэл хэн ч итгэхгүй. Яг л тэрнтэй адилхан нэг юм уулгаад хүүхэд нь 3 сартай байж идэг, нэг юм уулгангууд одоо 3 сарын дараа хүүхэд нь бие махбод нь 6 сартай уурах тархины юм эсвэл дархлаа тогтолцоо нь 3 настай болно гэж хизээч байхгүй. Тэгэхээр энэ бол одоо ийм манайх шиг ийм боловсрал хэл ус жоохон муутай ийм хөгжиж байгаа ийм оронд хийдэг ийм ёс зүйн бизнес. Би одоо энийг жоохон шууд хатуухан л хэлчихин тийм. Тэгээд ээжүүд маань мэдээж за хүүхдэд нь хэрэгтэй юм байна гээл авч өгөх тохиолдол байдаг тий. Тэгтэл яг цаад үр нөлөө юу байх нь уу? Тэгээд нарийн одоо жорын судалдагчгүй гэдэг ч юм уу тий. Одоо хүүхдийг хөлд оруулдаг юм гэж байхгүй шүү дээ. 6 сартай хүүхдэд 1 сар уулгаал 7 сартайдаа хөлд орно хизээж байхгүй. Яг л тэрнтэй адилхан дархлаагаа ч гэсэн бусад эргэтэн тогтцоотой яг адилтгаж үзмээр байна. Тэгэхгүй бол бусад юм нь одоо эмзэг булбараа нялагч гэдэг юм уу одоо хөлд оруулдаг юм байхгүй, хилд оруулдаг юм байхгүй гэж мэддэг хэрнээ дархлаа сайжруулдаг юм байдаг гэдэгт итгээд байх нь бол арай л гинэн гэж бол надад санагддаг. Би одоо яг энэ дээр бол жоохон хатуухан л хэлчихэл гэж бодоод хэлвэ яах вэ? Яг би бас яг тэгж боддог байхгүй. Тэгээд өнөөдөр яг танаас асууя гэж бодсон зүйл маань энэ. Тэгэхээр хамгийн түрүүнд таны хэлснээр нойр амралттай одоо цэвэр агаар тэгээ амар амархан дасгал хөдөлгөөн одоо тохирсон хийх нь байна тийм үү ээж аваад маань. Тэгээ ээжийн сэтгэл санаа бас тайван байх маш чухал. Ерөөсөө яг хүүхэд нь бол ээжийн сэтгэл санааны тол. Ээж нь тэгэл байнгын айцтай, төгшүүртэй, гомдолтой, бухимдалтай, ууртай байвал хүүхэд хизээж хэвээ өсөж бойчихгүй. Энэ дотор дархлаан ч орно, уурга тархин ч орно.
бүхэл юм орно. Тийм. Дархлаа за ихтэн гэж байдгүй. Хоёлаа ингээд яг дархлааны их сул Тийм гэдэг байхгүй юу? Тийм байхгүй. Одоо жишээлбэл яг л адилхан бид нар нөгөө 10-аас 16 цагийн нарны туяа арьсан дээр шууд тусахад Д витамин нийлэгжнэ гэж мэддэг. Тэгэхээр яг тэгж тусахад 401-тэй нийлэгжээл зогсно. Хизээж бид нар одоо гадаа 10 цаг наранд байлаа гэд бидний бие махбодод одоо 400 мянган нэгжтэй нийлэгжнэ гэж байхгүй. Яг л 400 хүрээл тэр нийлэгжил зогсно. Хүний бие ухаалагч маш ухаалаг. Энийг одоо дуурайж хийж чадахгүй тийм одоо төгс тийм юм байхгүй. Тэгэхээр дархлаа ихтэн гэж хэлэхгүй харин дархлаан дээр нэг юм бий. Тэрийг бас хэлүүл хүмүүс тэрэг болж магадгүй. Тэгэхээр дархлаа гэж юу вэ гэхлээр нэг талаас бие махбод руу орсон нүдээр хамраар арьсаар одоо юу гэдгийг шээсний сүвээр бэлэг эрхтнээр орсон одоо вирус нэг мөөгөнцрийг устгаж байна. Нөгөө талаас өөрийнхөө биеийг таньдаг. Энэ миний элэг байна, энэ миний арьс байна, энэ миний үе байна, энэ миний хумс байна ч гэдэг юм уу, энэ миний үс байна гэж таньдаг. Тэрний эсрэг дархлаа юу ч хийдэггүй. Ингээд одоо миний хэмчин би энэний эсрэг атаклж болохгүй гэдгээ мэддэг. Энэ гадных байна. Энэ эрентгийн туяанд харуулад ч гэдэг юм онгоцоор олон дахин нисээд энэ эс эвдэрсэн байна. Одоо энэ хэрэггүй болцсон байна гэд энийг устгадаг дархлаа. Дархлаа гэдэг чинь ийм хоёр юмны л одоо тэнцвэр хэм үү юу гэх юм. Манайхан тэр устгадгийг сайн мэддэг. Нөгөө өөрийнхөө ямиг таниад тэрний эсрэг юу ч хийдэггүйг бас тэр болгон мэддэггүй. Тэгэхээр дархлааны ямар эмгэг байдаг вэ гэхээр дархлаа хүний өөрийнөө танихаа байцдаг. Тэгэд авчид өөрийнхөө эрүүл эсний эсрэг атакл одоо дайралт хийгээд устгаад байдаг. Жишээлбэл тэр ала бишээ ариата гэд мэдхүүгүй юу? Бүх ус нь ундаг штэ. Сормуус те юу хөмсөг ундаг, сугны ус хүртэл ундаг. Энд чинь нөгөө өөрийнхөө үсийг минийгдэж танихаа байчаад байгаа юм тий. Яг л адилхан арьсан дээрж тэгж болно, элэг бөөрөн дээрж тэгж болно, нүдэнд тэгж болно. Тэгэхээр тэрийг одоо яг хуу дархлаа ихтэн гэж хэлэхгүй л дээ. Ер нь бол манайхан монголоор өөсөө дархлаат гэж өөсөө дархлаат өвчин билүү тэгээ орчуулсан байдаг. Өөрөө өөрийнхөө эсрэгэл дайралт хийгээд өөрөө өөрийнхөө хэвийн байгаа юмыг устгаад байдаг тий. Тэнгүүт нь бид нар дархлаагийн дарангуйлт. Одоогор бол ангаах нь тийм л эмчилгээ хийж байгаа. Тэр ингээ атаклаад гормон цитостатик болгож. Тарьж. За цаг үеийн өөрчлөгдөөд одоо хүмүүсийн идэж ууж байгаа юм өөрчлөгдөөд ингээд тэр хэрээр янз бүрийн өвчлөлүүдийн одоо нэр шинж тэмдэг гэх юм маш их олширч байна л да. Таны хувьд энэ олон жил ажиллаж байхад тийм ээ одоо хүүхдийн өвчлөлийн хувьд бас ийм одоо шинэ нэр тэмдэг, шинж тэмдэг гарч байгаа өвчлөлүүд байна уу? Ер нь зөнхөлж байгаа зүйлүүд байна уу? Одоо бүр нэг тааг шив шин гэвэл одоо нөгөө Эбола вирус ч гэдэг юм одоо энэ нөгөө сайн дэгддэг тэр COVID-19-с тиймэрхүү юм байна. Тэгэхээс бусд нь бол оншилгоо сайжирсан. Хүн амын тоо нэмэгдсэн. Одоо дээр үед бол 700 мянган хүн амтай байхад аутизм хэд байсан. Одоо бараг 4 сая төгч чинь 3 сая хэд болсон. Тэгэхэд аутизм хэд байна уу л гэж л би бол тэгж хардаг. Тэгээд оншилгоо сайжирсан. Тэгээд одоо нийгмийн сэтгэл зүй гэдэг юм уу өөрчлөгдөөд хитрхи их сенсац үүдэг болсон. Одоо заримдаа эмч мэрэгчлэтнүүд, заримдаа хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ төр эсвэл заримдаа нөгөө поп улс төрчид энэ төр хитрхи их сенсац үүдэг болсон. Тэ жишээлх юм бол одоо нярайн шаарлалтын фото аппарат эмнэлэгт поп улс төрчид бэлгэлэхтэй нярайн шаарлалт маш ихсэж байна. Маш хүндрээл одоо хүүхдүүд сохор дүлий хөгжлийн бэрхшээлтэй ундаг татдаг болж байна. За энэ аппаратыг бэлгэлье гэд. Гэтэл яг ангаах ухаан судалгаа шинжилгээ тоо баримт статистик хараад үзэх юм бол нярайн шаардлал тэгж амар ихсээд амар хүндрээд байгаа юм байхгүй. Одоо урд нь ямар байсан 100 жилийн өмнө ямар байсан одоо тийм л байгаа. За энийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр тэр хүмүүс яриад байгаа юмд итгэхгүйгүй юу гэдэг нөгөө мэдээлэл шүүлтүртэй хандна гэдэг тийм. За дараа нь сая миний хэлдэг аутизм. Дээр үед байсан хамгийн анх аутизмыг чинь Украины хүүхдийн эмч ангаах ухаанд хамгийн анх тодорхойлж бичсэн байдаг. Тэр чинь 1800 хэдэн онд шүү дээ. Тэгэхэд аутизм байсан уу?
одоо байсан яг аутизмыг тэрнээс өмнө айгүйх нөгөө хүүхдийн шизофрени энэ гэж ярьдаг байсан. Тэгээд Украины нэг хүүхдийн эмч ер нь яг хүүхдийн шизофрени биш байна, энэ өөр юм байна гэд. За тэр аутизм байсан уу? Байсан. За энэ аутизмыг одоо нэг хоол ундтай юм уу орчинтой холбоод батлаад нотлоод гаргацсан юм бол одоогоор ангаах хүнд байхгүй. За тэр сүүлд их мод болоод байгаа бас л их популизм, бас л одоо мэдээлэлд шүүлтүргүй хандж байгаа гэж би боддог. Нөгөө глютен үл твчилгээд улаан буудаан цавуулаг тийм цавуулаг гэдэг монголоор улаан буудаа биш одоо гурил те тэрэнд цавуулаг гэж уураг агуулгаддаг. Тэр уургийг нөгөө боловсруулж чаддаггүй хүмүүс урд нь шээсээ одоо ч байгаа. Одоо болохоор нэг жоохон шинж тэмдэг гарвал бүгдийн тэрлүүж ихээл хамаг тэр цавуулаггүй гурил мурла одоо төрий барьж өндөр үнээр зараат ч юм уу. Яг тэрнтэй адилхан нөгөө лактоз үл твчилгээд сүм хүчлийн сахар гэж монголчууд орчуулдаг тий. Мэдээж одоо Монгол үндэстэн Аз үндэстэн болохын хувьд Азад болоод Монголд хүн амын ер нь бараг 90% нь лактоз үл твчилтэй. Гэхдээ энэ цавуулаг үл твчил, сүм хүчлийн сахарын үл твчил харшлаас ялгаатай нь юу гэхээр харшил бол одоо жишээлбэл самранд одоо юу гэдгийг хушгинд харшилтай хүн бол нэг бүтэн хушгины 4/1-ийг итгэхэд л маш хүчтэй амь нас эрүүл мэндэд аюултай реакц өгж болно. Гэтэл үл твчил бол өөрийн гэсэн хязгаартай. Одоо жишээлбэл би Монгол хүн болохын хувьд магадгүй надад лактоз үл твчил байгаа л бах. Яг тэгвэл 90% нь байдаг гэсэн. Манай үндэсний эрдэмтэд ч тэгж тогтоосон, олон улсын судалгаанууд ч Монголд тэгж тогтоосон байдаг. Тэгэхээр тэр нь юу вэ гэхээр одоо жишээлбэл яг миний өөрийн хувьд юу вэ гэхээр би өдөрт нэг 500 г суу уухад надад ямар ч зөөрөхгүй. Гэтэл би 600, 700, 800 болчих юм бол миний гиз дүүрэх гизсээр өвдөх ихтвэл яг зөв. Тийм. Гэтэл одоо ингээд нэг лактоз үл твчилгээл тэгэхээр бүх сүүгийн хориол, бүх сүм бүтээгдэхүүн хориол нөгөө хүүхдийн нөгөө хоста кальцийн яг зөв. Тэгэл миний түрүүний яриагаа эхэлдэг. Бид нар бол хүүхдийн эрүүл өсөлт, эрүүл зөв хөгжлийг дэмжиж явах ёстой байтал энэ юмны хаач ялгааг мэдэхгүй, юу нь харшилын, юу нь үл твчилийн гэдгээч мэдэхгүй ингээл хамаг юм ин хориол ингээд байдаг юм гадуур бол их байна. Тэгээд ямар ч эмч биш энэ төр хэрнээ эмнэлэг нээгээл яасан гинвэ тэрэнд нь хэдэн сая төгрөгөөр үзүүлээд хэдэн сая төгрөгийн хүнсний эмнэлэг бүтээгдэхүүн уугаад тэгсэн энэ төр хүүхдүүд зөндөө ирэн тэгэл тэрийг харахлаар их харамсдаг. Тэгэхээр бүгдээрээ тэр үзүүлж байгаа эмч эмнэлэг нь одоо яг юу байна уу? Тусгай зөвшөөрөл байна уу? За тэр очиод байгаа эмч гээд байгаа хүн чинь лиценз байна уу? Яг 0-18 настай хүүхдээ онцлогоо эмчилгээ хийх тэр лиценз нь байна уу? Энтэр гэдгээ бид нар жоохон шалгаж энтэр сурмаар байна. Тэгвэл тэгэл хуйлраал тэр их сайн гинэ, энэ их сайн гинэ гэж хаана очиж байгаагаа мэдэхгүй тусгай зөвшөөрөл байгаа мó? Тэр эмч мэрэгчлэлтэнд нь лиценз байгаа мó? Тэр одоо гинтийн болоод төлөвлөгөөт бүх шалгалтанд ингээд явдаг юм уу? Магадлалын итгэмжлэл байгаа мó? Тэр мөрийн хүмүүс ерөөсөө шалгадаггүй. Тэгэл одоо тийм хүмүүсийн золиос болоод байгаа юм шиг надад бол санагддаг. Надад бол тэгж санагддаг. Тэгэхээр орчин үед бол нэг тийм учиргүй амар их хэцүү шин өвчин эмгэг гараад байна гэхээсээ илүү хэтэрхий их одоо мэдээллийн шүүлтүргүй юмд ингэж давлгаалах ингэх мэдээж хүн амын тоо нэмэгдэнгүүт одоо жишээлбэл 10,000 нярайц тохиолддог гаж хөгжил бол ингээл дагаал нэмэгдээл явна шүү дээ. Тэр тоог л нөгөө хүнд гэж ойлгоол. Тийм. Мэдээж би ингэж ярьж байгаа нь одоо Улаанбаатарын утаа энэ агаарын бохирдлыг би одоо зүгээрээ гэж хэлж байгаа юм ерөөсөө биш. Тэгэхээр энэ Улаанбаатарын агаарын бохирдол, энэ тоосчл хөрсний бохирдол, энэ ус энтрийн бохирдол бол мэдээж одоо жирэмсэн ээжийн
эрүүл мэнд, тэр дутуу төрөх зулбах, гаж хөгжил, урагт нь гаж хөгжил үүсэх, төрөөд илүү олон дахин өвдөх. Би түрүүн дархлааг яаж дэмжих вэ гэхэд эрүүл агаар. За тийм дархлаа дэмжих эрүүл агаар байхгүй тэр тохиолдолд бол мэдээж хүүхэд одоо төрөлхийн гаж хөгжил ч юм уу одоо дархлааны хөгжил удаашрах. За тийм юмнууд бол мэдээж байна. Тийм. Тэгэхээр бид нар энэ одоо эн чинь төрөлт эрс буурчлаа шүү дээ. Эрс буурчлаа. Тэгэхээр одоо энэ байгаа хүүхдүүдэд яаж эрүүл саруул өсгөх вэ гэдэг үнэхээр ярмаар энэ COP17 энэ тэргүүл бид нар үнэхээр дэмжиж байгаа. Монголд энийг хийж байгаа нь чухал ач холбогдолтой гэж бид нар өчигдөр COP эхлэнгүүт бид нар бас пэйж дээр пост оруулсан л байгаа. Тийм яагаад гэвэл цаана нь хүүхдийн эрүүл мэнд байгаа. Хүүхдийн хэвийн өсөлт хөгжилт байгаа. Эрүүл орчинд. Яг зөв. Түрүүн та бас хэллээ ингээд нэг нэгнээсээ мэдээлэл сонсоод тэр хэрээр ингээд хошуурдаг эцэг эхчүүдийн хувьд аливаа юмны мэдлэг мэдээлэл судалгаа гэдэг юм ерөөс хийдгүүтэй холбоотой. Энэ нь яг ингээд харагдаад байдаг л та. Манай найзын хүүхд тэрийг угаа зүгээр болсон гэж ингэсэн гэж энийг авъя, тэрийг авъя гэд ингээд тэгээ хүүхдтэй хэрэглэн хүүхд болгоны бие физиолог өөр тий. Тэгээд одоо хүндэрсэн хойно нэмлэгт хандах эрсдлүүд их харагдаад байдаг. Танаа дээр бас тийм хандлагууд очно үз. Ирнэ тий. Тэгэл өвөө эмээнэр ээж аамнар тэгэл өөрснийгөө буруутгаал тэгэл зарим ч уйлаан майлаан болоод ирнэ. Тэгэл бид нар аль болохоор одоо нэгэнд болоод өнгөрсөн юм. Бид нар аль болохоор энэ дээр ээж аав нарыг буруутгадаггүй. Одоо яавал бид нар засч болох вэ? Одоо яавал зөв замд нь оруулах вэ гэж бид нар боддог те. Тэгвэл хөрхийн хамтад өөрсдийнхээ хангалттай буруутгацсан байдаг. Дур мэдэн эмчлэх гэдэг те. Заримдаа тэгээд өөр эмнэлгийн байгууллагуудаар очиж зөндөө их загнуулж магнуулсан тийм хүмүүс ирдэг. Тэгээ бид нар буцааж болохгүйгаас цааш бид нар аль болохоор ээж аавыг буруутгахгүйгээр яаж одоо хурдхан шиг зөв замд нь оруулах вэ? Яаж энийг засаж залруулах вэ гэдэг рүү илүү ажилтдаг. Жохон одоо хүүхд чинь өөр шүү гэдгийг тийм ээ. Хүүхд чинь ганц хувь гэдгээ бодож хүүхдтэй тохирсон эмчилгээг мэрэгжлийн эмчнараас одоо асууж байгаарай гэж хүсэх байна тийм ээ. За түрүүх нөгөө агаарын бохирдол гэдэгтэй холбоотойгоор төрөлтийн хувь багасж байгаа. Энтэй холбоотой ээжүүд маань бас жирэмслэлийнхаа хугацааг бас их тооцдог болсон байна л да. Энэ дээр та бас юу гэж зөвлөх вэ? Тийм. Энэ төрөлт буурж байгаа ч ерөөсөө ганцхан Монголд биш. Дэлхийн нийтээр энэ дотор Аз ч адилхан. За тэгээд энэ цаашдаа ч буурна. Зүгээр нэг буурах биш ер нь мэдэгдэхүйц буурна. За тэгэхээр хүмүүс яаж нэг юм уу хоёрхан чанартай хүүхэдтэй болъё гэж бодох нь ойлгомжтой. Чанартай гэдэг нь эрүүл биетэй, саруул ухаантай л гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тийм хүүхэдтэй болохыг бодчихно. Тэгээд харамсалтай нөгөө бид нар одоо өвлийн улиралд утаатай юм уу тоостой үед бид нар хүүхдээ битээ гаргаараа гэдэг шиг бид нар яг энэ эхний 3 сар ураг байх хамгийн чухал бүх эргэтэн тогтолцоо бүрэлдэжээдэг энэ 3 сарыг Улаанбаатарын утааны 3 сард битээ тааруулаарай гэж бид нар бас харамсалтай зөвлөдөг болсон. Одоо өөр ямар ч арга байхгүй. Гэтэл одоо энийг чинь бас хүн болгон хэрэгжүүлж чадахгүй шүү дээ. Амьдрал гэдэг чинь баялаг. Одоо дандаа бид нарын хүснээр яваал гэдэг бол сайхан л байна. Даанч тийм биш. Бидний амьдралд хүсээгүй юм зөндөө тохиолдно тий. Тэгэхээр тэр утгаараа одоо яг ураг байх үеийн эхний 3 сар нь утаатай энэ төр юм таарсан бол маш эвгүй төрөлхийн гажиг яг төрөлхийн гажиг дотроо зүрхний төрөлхийн гажигуудыг агаарын бохирдолтой холбоотой байна гэдэг ангаахаа нотолсон байна. Тэгэл дутуу төрөлт жим багтай төрөх гэл ингээл юмнууд гардаг. Тэгэл энэ чинь дандаа нөгөө эрсдэлтэй яриад орно. Саяын бидний ярьдаг тооноос олон өвднө гэсэн үг. Би дундаж тоо хэлээд инээс олон өвддөг хүүхдүй азар инээс цөөн өвддөг хүүхдүй энэ бол дундаж тоо гэдэг. Тэгэхээр одоо түрүү нэг сүүний тухай ярьсан тийм ээ хүүхд эхийн сүү бол одоо зүгээр амьд вакцин тийм ээ шингэн вакцин. Тэнгүүд манайхан бас эрт хөхнөөс нь гарах гэдэг. Миний хөхн сүү орохгүй байгаад байгаамаа. 1000 одоо боо борцог идээд гэдэг яг нөө дээр үеийн ойлголтоор байгаад байдаг л та. Тэгээд хөхн сүү орохгүй байна. Нэмэлт өхөөс юу нэгэд одоо эртхэн л нэмэлтэнд оруулаад байдаг. Энэ дээр та эхний 6 сар бол ерөөсөө дан хөх шиг сайн байхгүй. Болж л өгөөл дан хөхөрөө. За ер нь бараг л мэдэх. Ер нь л ээж нарын
90% нь дандаа өөрийнх нь сүг бага байна гэж голдог. Би бага сүутэй би чадахгүй байна гэд. Гэтэл хүүхэд нь бүр хөөхөн өсөөд хөгжөөд цатгаад байдаг. Тэгэхээр хүүхэд нь одоо өхний сүндээ цадж гин үгүй гэдэг чинь хамгийн гол юм нь өсөлт болоод хөгжил хоёр нь л байгаа шүү. Тэгэхээр тэрүүгээр үнэлнэ үү гэхээс биш ээж өөрөө би их жижигхэн хөхтэй би нэгхэн хөхөө өхүүлдэг ч гэдэг юм уу. Тэр бол одоо хүүхдийн цадахгүй байгаа 100% ийм юм чинь энэ хүүхэд чадахгүй байгаа гэсэн үг ерөөсөө биш. За тэгэхээр энэ дээр аюу зөв ойлгоно. Хүмүүс юу гэж буруу ойлгодог гэхээр жижигхэн хүүхдээ өсвүү багтай, том хүүхдээ өсвүү ихтэй гэж ойлгодог. Ердөө тийм байхгүй. Шинжлэх ухаан тийм нотлогдоогүй. За дараа нь юу вэ гэхээр хүмүүс нөгөө 6 сар хүргээд бид нар нэмэгдэл хоолнд оруулаарай гэж зөвлөдөг шүү дээ. Тэрийг хүмүүс механикаар 6 сар хүрэнгүүд хөхний сүү хэрэггүй болчихдөг юм байна. Шим тижэл алдчихдаг юм байна гэж ойлгодог. Ерөөсөө тийм биш. Шим тижэл мэжэл яг хэвээрээ хөхний сүүн дээр нэмээд нэмэгдэл хоол орох хэрэгтэй болохоос биш хөхний сүү одоо хэрэгцээгүй болоод шим тижээлгүй болоод 6 сартаас нэмэгдэл хоолнд оруулаад байгаа юм биш. За тэгээд хөхөөрөө 2 нас хүртэл өсөхийг одоо зөвлөдөг. Хөх гэдэг чинь зөвхөн дархлаа биш. Зөвхөн хоол биш. Энэ бол одоо бас төв мэдрэлийн тогтолцоо уурах тархины хөгжилд маш сайнаар нөлөөлдөг. Нэг жил хөхөө өгсөн нэг жил тутам IQ 4 пункт төрөлөө нэмэгдэж байдаг. Тэгэхээр нөгөө дээр үт чинь 3 4 5 нас хүртэл энэ төр хүлдэг өнтер элбэг байсан шүү дээ. За одоо бол ер нь л бараг л тэхээ болчоол байна. Тэгэхээр яаран тэр нөгөө юу сүүн тижээлд бити оруулаарай. Тэр сүүн тижээлд оруулахын өмнө заавал эмчтэй зөвлөлдөөрөө хүүхдээ үзүүлээрэй. Одоо нөгөө сүүн тижээлийн чинь маркетинг энтер чинь бол тэр шошго энтер дээр маш гоё штэ. Ашигтай бактериар баяжуулсан омега 3-тай юутай. Тэнгүүд хүмүүс маш гоёгээ ботчдөг. Жишээлбэл түрүүн хоёулаа ярьсан хөхний сүүн Д витамин байхгүй. Гэтэл тэр сүүн тижээлүүдийг чинь бүгдийн Д-гээр баяжуулсан байдаг. Тэгээ бид нар нөгөө сүүн тижээлээр өсөж байгаа хүүхдүүд Д уулгаад хэрэггүй гэд наа дотор шин Д байгаа гэж хэлчихлээр ерөөсөө мундаг гайхамшиг гэд ойлгочдөг. Ерөөсөө ч тийм биш. Эхийн сүг одоо хүртэл дуурайлгаж хийж чадаагүй. Тэгэхээр хэдүүлээ ста бүр болж л өгвөл 2 нас хүртэл бүр болдгоо маа гэхэд ядчил өнгөртөл нөгөө юу immunity gap гэдгээ мэдж байгаа шүү дээ 3 сараас 2 нас хүртэл 3 нас хүртэл дархлааны цонх үе өөрийн дархлаа гүйц төгжөөгүй ээжээс авсан юмнууд багасаад унтраад байхгүй болоо тийм. Тэгэхээр ядаж энэ үе хүртэл нь мэмэ хөвлжүүл уулна их зүгээр юм байна. Тэгээ манай ээж нар нэг тийм бас нэг яагаад байдгуумаа одоо нэг одоо хөх муухай олчин гэдэг юм юу гэдэг бас нэг тэгээд бас гайгүй ер нь бол тийм юм цөөхөн зүгээр амьдрал дээр ямар шалтгаан илбэг байдаг вэ гэхэлэр нөө ойрхон жирэмслээд тэгээ жирэмсэн болонгуудаа хөхнөөс гаргана гэд ойлгоцсон байдаг. Дийлэнх ээж аав нар үгүй ээж нар жирэмсэн болоод хөхнөөс гарах шаардлага байхгүй. Тийм тхий гарах байхгүй шүү дээ. Хөхн төрөн төртлөө би ээж нар зүгч хэлдэг байлэр төрөх орон дээр гаран гартлаа хүүхдээ хөхөл. Төрөх орноос бууж ирээд үнэхэрийн сүү сайтай юм бол хоёулангийн хөхөл. Яг л ихэр хөхч шиг. Ихэр хөхтөө хүн яаж хөхөлдгийг? 2 ихэр, 3 ихэр, 4 ихрийг яаж хөхөлдөн бүгдийг л хөхүүлнэ шүү дээ. Тэрнтэй адилхан. Тэгэхээр манайхан жирэмсэн болонгуудаа бүгд хөхнөөс гаргадаг. Маш буруу ойлголттой юм байна. Маш буруу ойлголттой. Хэлэхээр агуудаас цөөхөн тохиолдолд хөхнөөс гаргадаг. Маш цөөхөн тохиол. Тэр нь бүр маш цөөхөн. Тийм. Тэгэхээр өөрснөө жирэмсэн болчлоо гингүүтээ өөрснөө одоо би хөхүүлж болохгүй гэж бодох гэж юусдаг. Тэр бол маш цөөхөн тохиолдол. Маш цөөхөн тохиолдол. Тэрийг бол эмч шийдэх юм байна. Яг зөв. Одоо гарахгүй бол болохгүй нэ гэдгийг эмч хэлнэ. Тэгэхээс зүгээр жирэмсэн болчлоо гэд мемнес гаргаж байгаа бол маш харамсалтай. Төрснийхаа дараа хоёулангийн зэрэг хөхүүлэл явчихна. 2 ихэр хүүхдтэй. Болох нь шүү ээжүүд нэ. Тийм байна тий. За тэгээд өнөөдөр маш чухал сэдвэр ярилцлаа. Хүүхдийнхаа дархлааны хөгжилд өөрөөр нь өөрийнх нь одоо дархлааны тогтолцоог ээж аваад гаднаас яаж дэмжих вэ гэхээр нойрын сайн одоо унтуулж авах хэрэгтэй байна. Танаа нойрны одоо эмчилгээний арга зүйч эмчилгээ. Тийм. Хүүхдийг нөгөө унтуулж сургадаг. Одоо нялх хүүхд чинь бол угаасаа байглаасаа нэг 4-6 сар хүртэл гар дээр унтна шүү дээ. За тэгэл тэрнээс цааш яаж өөрөөр нь
унтуул сурах орон дээр тавьчингууд өөрөө унтчихдаг. Тэгээд шүн болж өгвөл цөөхөн сэрдэг. Шүн сэрэхтэй мэдэхгүй өөрөө эргээд унтах. Эхний 4-6 сар бол шүн идэх хэрэгцээ байгаа. Тэгээ яг нөгөө attachment sleep гэдэг яг ингээд өвөр дээр яг ингээд хажууд нь ингэж унтдаг хэрэгцээ байгаа. За тэгэнгүүт хүүхд толгой өөр. Тэгэнгүүт зарим нь 4, зарим нь 5, зарим нь 6 сар хүрээд шүн идэх хэрэгцээгүй болно. Нөгөө attachment sleep сулраад эхэлнэ. Тэгэнгүүт одоо ээж нарын хүсдэг орон дээр тавиал өөрийг унтуулцдаг. Шүн 1 юм уу 2 юм уу сэрдэг. Тэрэндээ мэддэггүй. Тийм тэгж унтаж байж хүүхдийнх нь дархлаа сайн байна. Бүтэн нойртой унтах нь шүү дээ. Ээж хүү хоёр айлаа нойр маш чухал. Тийм ээжэд чухал, хөгшин хүнд ч чухал, няраа хүнд ч чухал, хинд ч чухал те. Тэгэхээр тийм нойрны арга зүй чимчтэй тэгээд нойрны зөвлөгөө өгдөг. Манай бас маш одоо нөгөө best selling гэдэг шиг тийм үйлчлэгээ хэрэгцээтэй үйлчлэгээтэй өөр имлгүүдэд ер нь одоо байхгүй гэж хэлэх нь хайшаан. Ер нь бол ховор тийм. Америкийн нөгөө infant sleep институт юу вэ? Тэрнээс сургалт авдгийг. Тэгээд эмчнараа сургачдаг. Зэнд клиник бас хүүхдийн эрүүл мэндийн одоо тусламж үйлчилгээнд анх удаа нэран цанх татах эмгэгийн онцлогооны шалгууруудыг нэвтрүүлэн тархины даралт хэмээн онцолдог байсныг хаасан. Тийм. Энэ яг ямар учиртай? Одоо энэ чинь 10 хэдэн жилийн өмнө хэмээг ярьж штэ. Ер нь бол ангаах ухаан одоо Зэнд клиниктэй клиникгүй олон жилийн өмнө юу нотолсон бэ гэхээр манай хүүхд маш их уйлж байна. Байн гуйлаад байна. Ямар нэгэн юм нь өвдсөн юм шиг байна гэсэн зовиртой ирж байгаа хүүхдүүдийн 90% нь эрүүл байдаг гэдгийг угаасаа нотолсон юм. Тэр уйлж байгаа хүүхдүүдийн нэг оронтой тоон л өвчтэй байдаг. Өөрөөр хэлбэл юм уугаа тариа таглагаанд ороод өөр яадгийн уйлгаа болдог. Нөгөө 90% нь бол тэгэл уйлж л байдаг тийм. Тэгэхээр колик гэж юу вэ гэхээр эрүүл сав сарвал мэмэндээ цадж байгаа өсөл төвчлөлт нь хэвэн байгаа хүүхэд дийлэгтэй үдээс хойш оройн цагаар юунд ч тайвшрахгүй хамаг булчингаа чангалаад улаан хүрэн болоод бүр ингээд орилж бахираа дээд доодаал хажуу хавирганы айл сонсогдтол уйлахыг хэлдэг. За тэр нь өвчин эмгэг биш. За хамгийн сүүлд бол одоо нэг 3 жилийн өмнө бах энийг ер нь төрх зан үлийн эмгэг гэж үзээд байгаа. Манайхан бол маш олон жил тархины даралт гэж онцлоо. Даралттай яг манай хүүхд гэлэрдэг. Тэгээд айгүй олон юм 3 4 юм уулгаад тэгээ энэ колик ч угаасаа ойролцоогоор нь 3-7 хоног орчимтойгоос эхлээд 3 сар үргэлжлээд буюу 4-5 сартай зүгээр болчдөг юм. Тэгэхээр нөгөө ээж нарч тэр эмч нарч тэр би энэ коликтэй хүүхдийг 3 сар юм уулгуулад эдгээрчлээ. Нөгөө ээж ч гэсэн би нөгөө тархины даралттай хүүхдтэй. Нөгөө ээж ч гэсэн миний хүүхд тархины даралттай байсан. Би маш мундаг эмчтэр очиод 3 эмээ 3 сар уулгаад хүүхдээ эдгэрүүлчлээ гэж боддог. Гэтэл энэ ч угаасаа өөрөө явцаараа 3 сар үргэлжлээд болчихдог. Тэрийг бид нар анх удаа 10 гаруй жилийн өмнө нийгэмд тэгээд дээрэс нь одоо эмч мэрэгчлэтнүүдэд үгүмаа гэдгийг маш олон одоо ярилцлага, сургалт, ном маш их юмар ойлгуулсан. Одоо бол бараг захын ээж колик гэж мэдэндээ хэртэй барагтай хүүхдтэй тархины даралт гэж онж тавиулж 3-4 юм уулгах болсон. Бид нар бол энүүгээрээ бахархдаг. Маш их баярлалаа. Тэг үнэхээр яг Зэнд клиник бололыг нотлохонд суйрлаж хүүхдийг илүү зөөлөн аргаар одоо эмчилдэг ийм мэрэгжлийн хамт олон байдаг юм аа. Тэгээд тэр утгаараа бид бүхэн эрүүл мэндийн подкастнда ингээд инх хамтран ажиллаж байгаад маш их баярлж байна. Баярлалаа. За тэгээд инх явж мөнх жаргая гэд манай эрүүл мэндийн подкастын маань анхны дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн маань хүндтэй зочноор ангаах ухааны доктор, Зэнд клиник хүүхдийн клиникийн үүсгэн байгуулагч, хүүхдийн хэмж Навчаа Айлаа, танд маш их баярлалаа. Баярлалаа. Нийт үзэгчдэд эрүүл ихийг хүсье. Ээж аваадтай та гоё уриалгыг хэлвэл. Одоо би хэлдэг битгий сайн дурын уран сайхан хийгээрэй л гэдгийг. Тийм нотлоотой их сурвалжаас мэдээлэл аваарай. Яг эмч эмнэлгийн байгууллагад хандаарай. Тэгээд тэрийг би хүмүүст ойлгомжтой байлгах юм бол сайн дурын уран сайхан битгий хийгээрэй л гэдэг. Тэрийг аль би нийт энэ Спутник сувгийн үзэгч сонсогчдод дахиад хэлэндээ. За маш их баярлалаа. Инх явж мөнх жаргая эрүүл мэндийн подкаст маань баасан гарагт шинэ зочинтой шинэ дугаараар уулзах болно. Баярлалаа.